За их хурлын гишүүдийг танхимд урьж байна. Би одоо сайд нарыг 2 хоногийн дараа цоллоод байхаар бас. Бямцэг даргийнхаа зовлонг ойлгож байгаа учраас 7 хоног дуугаа байя. 7 хоног дуугаа байя. За дамжны сайд эрцээ бүрдүүлээрэй. За бямцэг дарга одоо бичижтэй. Засгийн газрын гишүүдийг танхимд урьж байна. Засгийн газрын гишүүдийг танхимд урьж байна. Ер нь бүрд орж гишүүн бас үнэн үг хэллээ шүү. Хэрвээ одоо тэргүүн шадар сайд байсан бол хөөрхий тэнд сууж л байгаа. Тийм бэ бүжиг шүү. Тэргүүн шадар сайд байсан бол тэнд хөөрхий сууж л байгаа. Сайд нар орж ирээ. Энэ засгийн газрын өргөн мэдүүлсэн хууль шүү. Энэ дамжны сайднаад хүмүүсээ дуудалтаа. За ингээд санал хураалт явуулна. Тэгээ дэмжихгүй бол тэр үз. Тийм биз. За одоо байнгын орооны саналаар стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих хэсэг талаар санал хураалт явуулна. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих гэсэн саналын томьёолоор санал хураалт. За 49 гишүүн дэмжиж 42 гишүүн татгалзсан байна. 53.8% саналаар санал дэмжигдлээ. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын ороонд шилжүүллээ.